Зяа сайн байна. Яа сайн байна уу? За кофе удаа. Тэгээд Итали кофе. Манай найз. гэж кофе хийх болов. Би бас анх бас нэг уудаггүйсэн. Хаяа нэг таарад уухаар бас сонирхолтой л юм бэл. Тэгээд ерөнхийдөө бас орд юм билээ шүү кофед. Аюу сэргэлт тавд юм бэл. Тий. Их уул бас зүрх мөрөх дийлсэн. За манай урланд маш сонирхолтой жочид ирээд байна. За чарлаа гэдэг. Сүүлийн сошиалаар бас нилээ яваад байгаа. Тэ? Харин Сая бас хэд хоногийн өмнө ч явахдаа өчигдөр байлгүй баг алга болсон тий. Уржигдрээр. Уржигдрын өмнөхөр. Ингээ юу нь үе алга болчиход ирэх юм уу? Тэр юу яасан? Анх удаа алдсан. Нисгэж алдаад. За. Тэгээ хайсаар аваад нэг 4-5 цаг хайж иж олж авсан шүү дээ. Харин би нэг шүн сэрээд хальтаарсан чи лайв чи явчихсан шүү дээ. Харин би бүр анх удаа лайв хийж үзээ тэрэн дээр. Тийм үү. Алга болгоч сандраад тэгэнгүүтээ пост хийж үзээд рил хийгээд старын чанартай. Тэгээ шүн хүмүүс нэг үзэхгүй хана шууд лайв хийвэл хүмүүс ороод ирж магадгүй. Хүн зөвлөөд надад. Тэгэнгүүт нь лайв хийгээд. Тэгсэн чи баахан хүмүүс орж ирээд баг тэр чин бүр шөнийн 2-3 цагт шүү дээ. Тэгсэн. 150 хүн орж ирээд. Тэгээ бүр 4-5 хүн надтай хайлтж мэлцаад энэ тэрүүгээр явж байгаа газруудаар амир хөөрхөн. Тий. Тэгээд чарлаад бас нэлээ хүмүүс юу яд юм бэл. Хайртай хүмүүс зөндөө байд юм бэлээ. Хар шөнөөр хайгаа явж идэг. Тэгээ нэлээ хайж нэг юм олж авсан. Яг манай ажлын уртал нэг барилгын хашаар орсон. Тэрний юм дотор нэг амар том нойл байдаг. Тэрнийхэн цонхон дээр суучт. Бас өөрхөн нэг дулаахан газар ороод гэрэлтэй газар ороод суудсан. За анх яаж та хоёр танилцваа? Скул бүр анхнаас нь тэжээсэн үү? За бит хоёр ч би угаасаа тэжээ гэж бодож тэжээсэн юм аа. Бүр багасаа мөрөөддөг байж байгаа. Багтаа нэг хэрэтэг кино үзээд. Тэрэн дээр гол дүр яах нь хэрэг тэжээдэг амар кул ах. Тэрийг харж байгаа л багтаа том болоод энэ хүн бол гоё юм эндэ гэж бодож байгаа. Тэгээ сүүл том болчиход гадныхны контентуудыг үзэж жагаад. За ер нь хэрэг дэжих юм байна. Хэрэг дэжидэг хүмүүс угаасаа Европ руу зөндөө идэх. Орс. Тэгээ сэтгэл шуулуудаал. Манай нөгөө бэлгээгээд бас шууж авах гэдэг хэвгүй. Урах. Тэгээ бэлгээх махтай ингэ ярьдаг байж байгаа бэлгээхний өдөр. Бахан дүнд нэг хэрээний ангахаа үүрнээс унчиж чи авч дэжих юм. Тэгээд айгу гой завшаантай танилцсан шүү дээ. Анх над дээр ирэхдээ чи өөрхөн жижиг энэ аягыг нэг хоёр нийлүүлсэн юм шиг нэг иймэрхүү л нэг жижиг сарлын нургаач байсан. Тэгээ анх юу яасан би тань зургийг харуулдаг дараа. Амар жижиг гэн тэгээ амар чарлаа. Амар дуутай. Тийм амт иржсэн. Тэгээ чарлаа нэр авсан. Тэгэл нэр эхлээд нэг сүртэй нэр бодож исэн юм аа. Тэгээ тэд нар нэг таалагдахгүй тэгэл 2-3 хоног хамт байжсэн чи амар чарлаад ерөөсөө чарлаа гэл. Тэгэл нэрийг өгчсөн. Одоо тэгээд хэдэн оны үйл явдал гинэ? Анх одоо сая энэ хавар. Олсон хавар. Тийм 5 сард. Тэгэхээр ч одоо маш залуухан биш үү? Чи одоо 4 сард байхгүй. Одоо ч 9 сар гэдэг чинь. Анх над дээр ирэхдээ нэг 7 10 хоногтой л байсан баг. За. Тий. Тэр чи их урт насалтай ингэж сонссон. Тийм монголчууд гэхдээ нөө 200 300 яриад идэм билээ. Яг гадных нь яг нөө шинжлэх ухааны баримтыг харах юм бол юу гэдэм бэл 20-30 настай юм бэл. 20-30 жил амьдэрдэг. Тэр нөө түүх домог кино мөрөн дээр чинь 200 300 настай гэд бас байдаг шүү дээ. Тийм зүүр өгч байдаг те. 200 настай модон дээр сууж байгаа 300 настай хэрэг найжууд би ч юугаа мэдэх хөтэйч л нэг тийм яриамэр. За хэрээний тухай бас сонирхолтой өөр ямар баримт байна? За эхлээд чи юу гэсэн эхлээд өөрийгөө юу танилцуулъя те. За Наваг Сүхбаатар гэдэг. Би одоо 26 хүрч байна. Тэгээд 2024 онд 21 онд соёл урлагийн сургуулийг Монгол зураг мэргэжлэр нэмхүү багштай төгссөн. Нэмхүү багшин шав. Манай мэргэжлээ. Манаас одоо гэхдээ бүтээл ерөөсөө ирэхгүй байгаа. Ерөнхийдөө шивээс хийгээд явж байгаа. Одоо 2 дахь жил 3 дахь жил рүү орж байна. Хүний бие хост болвол. Тий, хүний биен дээр бүтээл урлал тэгэл. Явж байна да. За шивээсийгээ тэр удажээ. 21 онд анх их сургуулаа төгсчөөл шивээснийхээ аппаратыг авсан анхны. Тэгэл баг татлахыг л хүний ярьсан дээр татлах гэж явсаар байгаа л. Тэгэл одоо нэг студийн хэмжээнд урьдсан л явчихна юм ч гэсэн.
их захиалгатай байд юм шиг шүү дээ. Тий, ер нь цаг ихтэй хэрэгтэй. ихтэй. Таалах шиг байд юм шиг. Тэгээд би ч нөгөө нэг бас шуутай болсон чинь шуугаа хөдөө гадаа авч гарч нисгдэг. Тэгээд хажуугаар нь ойр зур ажил төрлөө амжуулна, ажиллаа. Ер нь бол нэлээд завгүй л амьдралын юм ихтэй болсон. За манай Чарлагийн бас маркетинг бас нэлээд болж байгаа хаа бас тий. Шивээс хийхэд. Тий. Залуучууд их сонирхоо энэ залуугаар шивээс хийж гэдэг юм уу тий. Харин тий. Хүмүүс ингэж орж ирж илээ. Одоо ингээд сошиал дээр амар хөрхөн хэрээний бичлэг яваа тэгэнгүүт нь ингээд судлаад ороод ухаад үзэнгүүт доор нь ингээд энэ залууч шивээс хийд юм. Тэгээ харангууд өстө гоё шивд юм. Очиж үйлчлүүлээ гэл. Тэгж иртээ. Тэгэнгүүтээ зарим нь Чарлаа гэж харангаа шивээс хэлэх гээ хүрээд ирлээ юм шилээ гэдэг. Манайхан зуг нь монголчууд амар хэрэг хэрж ерөөхдөө нийтээр амар муухай шүү, муу шүү гэх юм уу, муу ёрын шууч гэдэг юм уу гэж юм байдаг байсан шүү дээ. Тий, масаа хөсгөхтэй. Тэр биш болцсон юм шиг байна тий. Залуучууд ч юм уу гайгүй болсон тий. Тэгээд яг намайг анх бичлэг хийж эхлэхээс өмнө ингээд бит хоёр багт нь би ингээд жижиг хайрцаг таны доктор дагуулаа явангууд хүмүүс наач юу яхын дүү махан дүү гэл нөгөө хэрэг ингээд баг ингээд мэн зам юм шиг тэгээ зүрдэг байсан аахгүй. Тэгээ буруу ойлголттой хүмүүс надтай амар их ингээд таартай болсон. Тэгэл за ер нь энэ амтан ч уг амар хөөрхөн амтан шүү дээ. Зөвхөн талаас нь ингээд хүмүүст гоё харуулах хэрэгтэй байна гэж бодоод анх Чарлаа бит хоёр нөгөө контент хийж эхэлсэн аахгүй сошиал дээр. Хөөрхөн бичлэгүүдийг оруулаад. Тэгсэн чинь тэгээ нилээд хүмүүс комментууд дээр нь хэрэг би өмнө ингээд амар муухагаар боддог байсан. Одоо ингээд чамаас ингээд хэрэгийн хөөрхөн амт гэдгийг мэдэж авлаа баярлалаа гэдэг чинь. Тиймэрхүү комментууд бас нилээ уншижсэн. Миний нөгөө сонссноор хэрэг айгу хамгийн өмнө амтан ингээд сонссон. Яг нөгөө нэг бидний болохоор нөгөө нэг хар өнгөтэй болохоор ч юм уу муу гэж ойлгочдөг те цагаан өнгөтэй хун өнгөтэй айгу хайрын бэлэгдэл яг үндэ хончин миний сонссноор шүү гэхдээ тэр худлаач үуч магадгүй хамгийн үнж биш шүү те өгөхт нь хүлээгээл үждэг тэр бол худлаа тэр бол зүгээр баг юм үлгэрийн домгийн маяг яг үндэ бол хэрэг бол хамгийн үнж гэдсэн тэр тэрийг би бүр яг уншижсэн. Хун шүү болохоор одоо хосоо алдсан шүү дээ. Хосны ямар нэгэн байдлаар эндэж мэндүүл дараа жил нь дахиад өөр хостой болоо ахиж үржилд орж мордог. Тэгж ахиж амьдрал зохиодог. Хэрэг болохоор нэг хостойгоо насан туршдаа үнэж байж байгаа тэр нь хэрвээ эндчих юм бол ахиж хостой болдгоо. Тэрийгэ бодоол тэгэл ер нь тэгэл ганцаараа л явт юм бэл. Би бас хөдөө үндэнд ганц нэгээр явж байгаа хэрэг зөндөө орчихсон. Ихэвчлэн ер нь хосоор явт юм бэлээ. Дулааны үйлрэлт бол. Тэгээ сэрүү орчхоор тэд нар чинь ингээд юу ачт юм бэл. Сүргэлж шүн орой морой ингээд сүргэлээд мад цолон дээр олуулаа дулааны хадгалж хонд юм бэл. Ихэвчлэн хосоороо тэгээд хосгүүнүүд нь ганцаараа л явт юм бэл. Зөв. За хэрээний тухай бас сонирхолтой баримт гэсэн чинь. Энийг бас амар ялгадаг. Хүн чинь ингээд 7 хоног ялгадаг бол хэрэг чи 15 маа юм уу та. Одоо нөгөө нэг хүн яг 3 4 хоног ялгадаг гэсэн. Улаан, шар, цэнхэр, хөх хөлөө. Тэгэнгүүт хэрэг болохоор тэрнээс арай илүү. Бас нэг өнгийг ямар өнгөнд л амар мэдрэг байдаг гэсэн. Улбар шар өнгөнд дургуйч байдаг болов. Нэг хит хурц одоо нём харагддаг юм. Хүний нүднээс бол хамаагүй хурц хараатай гэж байгаа. Өнгө амар ялгадаг. Бүр ингээд рентгенээр харагддаг. Одоо баг энэ уран зураг мураг шал хөрөнгөтэй өнгө нь бол бүр амар харагдаж байгаа. Энэ ассан мөнгүүд нь бүр асдаг ч юм уу. Тэ. Бас энэ тэ. Өнгөнд бас их татагдана. Одоо би ингээд булбар шар өнгийн тагта панта ууж муулаа гэхэд зүгээр цэнхэр тагта цэвэр ус мас уухад ерөөсөө нэг тоохгүй. Тэгээд булбар шар өнгө мөнгөтэй ундаа өнгүүд тагийг очиж ингээл тошоол оролтол авч цухтаж магадгүй. Тэгэхээр бас тэр өнгөний тал дээр тийм ээж магадгүй. Яа манай бас сонирхолтой ч очтыг хэрдэг агуудаага сошиал одоо гийдэ. Айгүйх дагагчтай болчихлоо шүү дээ. Тий. Facebook ялангуяа бүр амар уртцтай өсөөл. Яасан гоё шүү дээ. Тэгээ Чарлагийн рилийг хийж эхлэхээс өмнө чинь Instagram дээр би чинь 2400 500 дагагчтай байсан. Facebook дээр 5000 болов уу хэвэл. Тэгээ одоо Instagram 6000 гараа явцсан. Facebook ч бүр одоо 30 мянга цан болж байгаа шүү дээ. Болохгүй. За энийг болж шүү дээ. Тэгээд ер нь ингээд хэрэг тэжээх сонирхолтой хүмүүс амар их байт юм бэл. Ингээ хэрэг хаанаас худалдаж авах вэ? Хаанаас олж авах вэ? Хооллолт ямар байдаг вэ? Арчилгаа ямар байдаг вэ? Байранд яаж тэжээх вэ гэж зөндөө хүмүүс. Комментэн дээр хүртэл бичвэл чатаар хүртэл амар их орж ирдэг. Одоо хэрэгнийхээ эрэгтэй эмэгтэйг яаж мэдэх вэ? За жоохон том болоод ирэнгүүт нь одоо энэ
биеийнх нь хэлбэр галбар тэгээд энэ зогдор мөгтөр гадаад үзмж тэгэнгүүтээ зан характераар нь ялах юм билээ. Би бол одоо энэ чарлаг эргэтэй л гэж боддог. Манай бэлгээ авах бас эргэтэй л гэдэг. Тэгээд бас нөгөө эмхтэй хүн дээрээ сайн байгаа гэдэг. Эмхтэй хүн гэж бодож мэдээ. Тэгээд бас нэг тийм хүүс мүс сайн ялгаад ах шиг байна. За би хэрээний тухайн бас сонирхолтой юм бичсэн юм аа. За өшөө авдаг гэж байна. Өшөө авна. Нэг одоо дургу өргөсөн ч юм уу те. Тий. Хүнээ бол мартдаггүй гэдэг юм байна. Тэг нэг царайг ерөөсөө царай амар тогтоодог. Тэгэнгүүтээ тэр чинь нөгөө нэг Америкийн бас нэг судалгаа байдаг шүү. Нэг сургууль дээр нэг юм багтай хүн оруулаад нэг хэрээг ингээ барьж аваад торонд хийлгээд. Тэгэнгүүтээ нэлээд байлгаж байгаа гаргаад бүр хэдэн жилийн дараа ахиж очоод 5 жил мөлий лөө 3 жилийн дараа ч үлээ. Буцаж очоод нөгөө хашаа руугаа ингээл ороод нөгөө хэрэнүүдтэй ахаад харахад нөгөө хэрэнүүд нь амар гооглал бөө юм болол нөгөө хүмүүс чинь дайрж мараад аюул ирлээ мэрлэгээ бусдаа сануулж мануулаад. Тэгээд нэг хэрээг тэгэхэд нөгөө хэрэг чинь зөвхөн өөрөө тэгээд өш авах биш. Үр удамдаа хүртэл ингээд дамжуулаад энэ муу хүн эннээс хол явч юм уу эннээс эсвэл өшөөгөө авч гэдэг юм уу. Тиймэрхүү юм байдаг гэж би зүгээр сонсч байсан. Өөрөө бол тийм юмтай бол юу яаж байгаагүй. Чарлаа бол гэхдээ бас юу юм бэлээ. Хэрэг энерги мэдэрдэг гэдэг шүү дээ. Одоо муу сайн энерги ялгадаг. Хүний хаардгүй нэг далд ертөнцийн тийм сүнс мүнс ч юм уу тиймэрхүү юмыг хардаг гэд. Тэрнтэй би саяхан 2-3 хоногийн өмнө нэг таарсан. Нэг хүн чарлаатай уулзах гээд ирсэн байхгүй. Тэгэнгүүт тэр хүнийг ерөөсөө ойрт болохгүй бүр нохоо шиг ингээ хуцаж моцоод хамаг үсээ харзаалгаал амар тухгүй мэдрэмж авахаар дэгдэх байхгүй. Өмнө хэзээ ч тэгж байгаагүй байхгүй. Тэгэнгүүт тэр хүн ямар сони юм бэ? Уг нь ингэдэг юм да гэж би бүр дотор гайхаад. Тэгээ сүүлд нь тэр хүнээс асуусан чинь тэгжил. Би ингээд Солонгосоос ингээд ирээд 2 сар болчихноо. Тэгээд Монгол дээр нэг байр түрээсэлсэн чинь байр маань нэг юмтай юм шиг санагтаад байгаа. Шүн мөн ингээд хаалга цоочтой мөртлөө хөлөө жимээ гарч мараад. Тэнгүүтээ цогон дээрээс ваар маар унж хагарч магарсан гэж. Тэгээ юмтай газар амьдарч байгаа одоо нүгч байгаа нэг тиймэрхүү юм яриа. Тэгээд нэг тиймэрхүү нэг жоохон буруу газар юм мэдэрсэн юм шиг байна. Тэгээ бүр амар тохгүй болоо би ч мөр гайхаж байгаа. Тийм юм нэг мэдэрчсэн шүү. Зүнтэй л юм бэл ер нь. Тэгдэг бах. Тийм. Энд чинь бидний тайлж мэдэхгүй, бидний магдгүй, бидний нүд ч одоо хөгжөөгөө гэдэг шүү дээ. Энэ хэрэг чинь нүд илүү бидрээс илүү бидний хаардгүй өөр ертөнцийг хардаг. Тийм. Тэгж ярьж чинь те. Тийм билээ. Тэгдэм билээ ер нь тэгж ярьтыг. За, тоглож чаддаг гэдэг. Тийм ч өстө тэгэл байнга л тоглох шүү дээ. Тэ. Одоо тоглож чаддаг бичлэгүүд үзсэн шүү дээ. Ингээл байшингийн дээвэр дээрээс гулгаж авчиртай те. Нэг ундааны савд юу яаж байгаа цаснаас ингэж гулгаж муулгаад хөрхөө өөрийгөө хөгжөөгөө л яваад байдаг. Чарлаа хүртэл тэгэл гэрт янз юм өгөөл ингээл гүгээл. За тэгээ оршуулгын бас үлддэг нь бас нэгнийгээ өгсөн байхаг өгсөн хэрэг ер нь тэнд нэг харж байгаагүй шүү. Өхөнгүүт нь тэгээ дамжилж аваачаад болж мулдаг гэсэн шүү дээ. Оршуулаад хүмүүнээс хол тэгээ зан үйл үлддэг гэж. Эдгээр ч бас нэг өөрсдөө гэсэн нийгэмтэй хурал мурал хийд юм шүү. Амар олуулаа цуглаж мөглөө. Би нэг оюутан багтныг харж ирсэн. Баахан хэрээнүүд ингээд шон дээр суугаа, шонгийн утсан дээр суугаа ингээд бүтэн дээр. Амар сүрлэг харагчлаа. Дан хон хэрэг тэгээ бүгд дандаа юм том бүтүү шүү. Би нэг манай нэг хөгцөйг нэгдлээ дээ. Тэгээ нэг юм балгасан дотор зураг авах гад нэг тавилттай фото зураг авах гад орсон чинь мангар том хэрэг. Тэр одоо хон хэрэг гэдэг нь юм уу мэдэхгүй бараг хурах шиг том юм гэж байна. Хамгийн том нь бол хон дайраад тест аюу эвгүй мэл шүү дээ. Чарлаач одоо хон хэрэг шүү дээ. Бас дотроо олон төрөл. Тэг хэрэг чинь дотроо 14 төрөл байдаг гэж. Монгол байдаг. Одоо нэг улаан шууд шаазгаа төрлөх алагт туум уу гэдэг янз бүр байдаг шүү дээ. Тэд нар чинь бүгд хэрэг төрөл гэж байгаа. Тэд нар чинь бас аюу өндөр айхгүй те. Ер нь хэрэг төрлийн шоунууд. Улаан шууд машууд гадаадынхан бас дижидэг байхгүй. Тэр чинь бүр хэрээнээс хөрх амар ихтэй. Ингээл тоглож моглол газар унж мунаал өнгөрж мөнгөрөөл. Хөлөндөө нэг юм зуучаал нөгөөтгөө ингээл ойрлол зод юу байна. Зулгааж малгаа. Зөв юмтай байлаа. Эднийх нь юм юунд нэг нимгэн цайвар өнгө ингээд таглагдах юм тий. Тэр чинь юу гэд яриадлаа бас хамгаалах юу гэдэг. Тэр чинь одоо нөгөө нэг сэрүүн үедээ өдрийн цагаар хүн нүдэ тавьчихдаг шүү дээ. Хэрэг болохоор өдөр нүдэ тавьчихдаа тэр нингэн саарл хайлсан ашигладаг байхгүй. Тэр нь гэхдээ доошо дэшээ биш. Ингэж гадагшаа ингэж юу гэдэг. Одоо сайн харуул бичлэг хийгээд удаашруулж харах юм бол урдаасаа ингэж гарч ирээд ингэж хаагдчихаа буцдаг байхгүй. Амар хурдан тийм байгааз яг эндээс ингэж хаагддаг. Тэр зэвэн харагддаг. Шүн унтахтаа дээд доод зохио ингэ авчиж ингэж унтдаг.
Өдрийн цагаар шөнө мөн бол ер нь бол чимээг болчдөг. Яддаг. яг л хүн шиг. Шөнийн цагаар унтна, өдрийн цагаар идэвхтэй. Өглөөр амар ирсэн ирчтэй. Ер нь нэг 6 өнгөрөв. Сэргээр яг одоо дуграал ах. Би одоо сурцсан анх тэгэл сэрчид бүр амар орилоод идэх гэсэн юм. Хоолоо нэхэд. Сүдрөгөө том болоод өөрөө явж мовдөг болчингууд нь оройн унтахтаа хөргөчнөөс мах гаргаад гисгээгээд хөргөчнөр тавьчихдаг. Тэгэл өглөө тэрийг авч идчихэл тэргээр тогложгүй байл. Гэтэж хоёулах нь байдаг. Тий, одоохондоо хоёулах нь. Дүүтэйгээ байд. Манай дүү оюутан. Дүү бас жоохон дургүй. Дүү бас зураг мөргийн чиглэлээ хаагүй. Үгүй, манай дүү чинь шал өөр. Менежмент, маркетинг тал руу. Эмхтэй хөхт. Би бас саяхандаа нэгтэйг нэг Япон явсан хэрэг. Тэгээд ингээ явж байсан нэг хэрэг нисэж харсаг гэсэн чинь ингээд хувцсны үлгүүр өгдөө шүү дээ. Үлгүүр цогцсон. Нисчээ тий ёо. Амар хөөр хараг. Хүтэрий чи хардаа нэг юу цогцсон байгааг хардаа гэсэн чинь үлгүүр ингээ цогцсон. Янз янзын юм 100-аад энэ тэнд авчиад айгүй их нуу. Одоо ундааны бөглөө, миний чихвч, цэнэглэгч, янз янзын адаптер ингээл хүнжил доогоор гуцсан доогоор мөгөр чинь. Гэрийн дэлгүүр мөлхөр алга болчихно, машины дэлгүүр алга болчихно. Тэгэл хаана хэлээ ялаа гэдэг энэс асуугууд угаас хэлэхгүй юм чи. Тэгэл гэрээ буулгаал гэж зүгээр нэг юм булан доогоор ингэж хэвцээ юм чи. Янз бүрийн нөхрийн тэнд авчиж юм нуугаад. Юм айгүй цоглуулах угаасаа тийм юу юм бэл. Генд нь л байд юм шиг. Тэр шаазгаа маазгаас тэгээд тесттэй нэг галцаалгын цоглуулдаг гал тэгдэг. Тий одоо хээр мэрээ авч ал 50 гут тэгэл нэг яаж иж байгаа л нэг лаазны бөглөө нэг юм ингэж онгоодаг лааз маз байдаг шин. Тэр мэрийг зууцсан тавьчихдаг. Тэгээ яг нэг дур бөөгнүүлээд идэм бах та. Одоохондоо нөгөө нэг юун дээр зүгээр тэнд авчаал заримдаа миний гутал дотор игээл яг нэг өөрийн гэсэн үүртэй болчвол тэр лүг авчиж хийх л байна. Тэр цоглуулсан юмар нэр үзлэгээр ус сонирхолтой юм шиг. Манай хэрэгний цоглуулсан. Би харин нэг юу бодсон баг. Бас нэг үзэсгэлэнгийн бодоол юм. Одоо чарлаа миний хувцсан дээр амирх баадаг байхгүй. Тэгээ миний нэг юм савхин хантаа зүйтэй. Тэрэн дээр ингээд би бүр амирх баалгацсан. Эхэндээ амир байн гарчдаг байж байгаа сүүл рүүгээ. Ингэж болох юм байна гэж сүүл рүүгээ албаар баалгаад. Тэгэл нөгөөх нь ингээд баалгаж байгаа л дэлгэ харангууд. Нэг тийм абстракт зохиомжч юм шиг тийм. Зөв харагтай. Тэрийг нэг үзэсгэлэн гаргаж мараа. Тэгэл уран бүтээлч хүнээлээ гэж сэтгэлгээ байна л да. Тий ялтч хүнийг харагтаад л сонирхолтой. Би нэг бас за сая хавтартаа бас ингээд гудамжинд явжсэн чинь 2 3 хэрэг юм аа баг. Ингээд энд барьцаа явжсэн нэг залуу. Чи тэр арай бишээлгүй дээ. 2 хэрэг юу? 2 хэрэг юм болов? Ямарсан би нэг тэгж явсан. Явсан уу? Тий. Тэр чинь юу штэ? 6 сарын 5 сарын сүүлээр 6 сарын дундуур байна уу тэр явцсан. 6 сард манай нөгөө идок гэдээ бас нэг хэрэг диждэг ах байдаг. Тэр ах нэг хөдөө яг бяцлагалдаа явах гэдэг. Ахын дүүний хэрэг 2 өдөр хараад өгч. Тэгээ би ч бас нөгөө гэртээ хамаагүй нэрж ойлгох юм өрхөжлөхгүй. Тэгээ гадуур авч явсан. Нэгийг мөрөн дээрээ суулгаа, нэгийг гарын дээрээ бариад хүмүүс бүр хэлцэх. Би бүр ингээд нэг яаруу явжсэн буцаж очимаар санагдаа бүр ингэсээр гал за ажиллаа гэдэлтэй. Би. Чийч тий. Би дахиад нэг юм ирээд иждэг өөр залуу гэдэг юм болоо гэж бодохгүй. Бага. Ер нь балгаараа. Ер нь мерсэр ганц нэг байгаа. Дээр үеч гэсэн ер нь тэгэл хэрэг мэрэг гаршуулсан л байсан бэл. Монголч. Гэтэ бүр нөгөө түүхэн дээч мэдэхгүй л те. Яг нөгөө нэг хар шуугны цагаан түүх гэдэг нэг ном одоо 1900 хэдэн онд ч юм те. 2000 оны ихэр ч юм уу. Дорнодод нэг имээ. Тэг нэг хэрэг гимтсэн байхад нь гэртээ авчирч тийжгээ тэр нь өөрт нь дасаад тэгээ бүр явахгүй ингээд хостой болонготой үр хөвгтөдтэй болоо бүгдээрээ ирж очдөг болоо. Тэгээ тэр имээ бүр ингээд хот руу биеийн муудаад имлэг твтэх гээд ирсэн чинь нөгөө ирэж байгаа. Богооны дагаад нисээд хүрээд ирсэн. Хот дээр нь тийм бүр цонхны гадаа ирсэн байдаг. Тийм хүмүүс бас амар их надад ярьж өгöd. Тэгээ би сүүлдээ нөгөө номыг унших завтай ч тэгээд YouTube дээрээс тайлбарыг сонссон чи яг тэгчихлээ шүү дээ. Тэр номын тайлбарыг тэрхтээ бас сони яг бүр болсон явдал гэсэн тэр. Тэр тэгээ яг тийшээ очоо тэгж ингэснийг мэдчихдэг бас нэг зөн сон байгаад энэ хаашаа явсан зөн байна уу? Яг харсан гэхээс илүү бараг зөн сонгороо зөнгөөрөө л бараг юу. Чи бас айхтар зөн сонтой шүү шүү дээ тий. Харин одоо нөр нүрч. Үдэн бас гой харуул солонгороо л өстөж тийх юм. Энэ гэхдээ одоо юу яаж байгаа? Өдөө ер нь унгаагаад байгаа. Юу яадаг вэ? Бас гуйжд юм тий. Өдөө солино. Нөгөө улиралтай зөвлөж. Тий. Одоо энэ ингээс хаарлаа гоц. Энэ дээгүүрээс өднүүд нь унаад ингээс хаарланд гараад ирсэн байгаа. Тэгээ энийг харуул энэ голын зогтор нь ингээд гэлтгэр харуул дургаж эхэлж байгаа.
Тэр чигтэл юм байна. Хоолоо молоо насалсан юм. Тэр анх удаа л хэрэг юм ойрхоноос харж штэ. Би бас анх удаа л ойрхоноос тэгж байна гэдэг. Ийм хараад альбинус сериус гэдэг юм л штэ. Цагаан байд. Тэр нь бүр ингээд амар их танх байд юм шүү. Тэр чинь одоо баг хаана гэж бодсон шүү. Па. Бус тэд нэг хоолой зөөгөөд амар тийм штэ. Тийм үгтэй байна. Тэгж яриа. Хөлийн ойроосоор үл юм байдаг юм биш үү? Нисүүлээд байгаа штэ. Тий. Одоо нисгэл ёстой юм ч юм уу сайн нисчих чинь ингээд бас ингээд бие минь нөгөө нэг ядаж л хөсчихгүй те. Бие filter нь хөгждөг байлгүй те. Тэгээ чи одоо нисүүлгээд байна гэдэг байгаа штэ. Тий. За тэр сургалт яаж өгөгдөж байна? За анх Яаж буцаж ирээд байна? Бас тэр бас юм байна. би бас анх буцаж ирэхгүй байх гэж боддог байсан байхгүй. Тэгэл ямар ч гэсэн яаж иж байгаа л нисгэж сургая. Эсвэл буусан газраас нь очиж авъя гээл. Тиймэрхүү бодолтой. Бас нэг сэтгэлийн бэлтгэлтэй. Тэр жигтэй нисээ явсан ч одоо дүүрч тэгэл. Хайсараад олж авандаа гэсэн бодол. Тэгээ арай ингээд нисгээд анхандаа би чинь дандаа богд уул руу гараад уулын хажуу дээрээс доош ингээд барьж гүйж жагаад ингээд тавиад идэх гэсэн байхгүй. Тэгэнгүүт эхэндээ нэг жоохон ингээд ойрхон нэг үе тамирын зайтай газартаж мазартаал. Тэгэл баг багаар зайн холтоол. Сүүл рүүгээ бүр хөөрхөн ингээд албасны хан мөлчин баг багаар салчаад нилээ хөөрхөн нисдэг болоод. Тэгэд анх удаа ингээд бүр нилээ хол явчаад баг 400 м явсан юм. Тэг чи ингээд буцаж иргээд наашаа ингээд. Нилээ явж байгаа тэгэл 70 30 сүлдээ доошоод. Тэр рил бас одоо нөө рил нэг шүү дээ. Богд болон дээр нэг Тэг өндөр авснаа. Тий. Тэр нь хамгийн их үзэлттэй хичнээн үзэлт авч байна. Сая гаруй. Па. Сая 300 400 2 3 ч рил сая гарсан байсан. Па. Facebook, Instagram нь нийлээд баха баг. Яа, янз. Тэгээ ер нь одоо миний энэ рилүүдийн үзэлтүүд нь одоо сарын дундаж үзэлт нь 1.7 сая байлээ. Хоо. Сартаа ингээд миний рилүүдийг үздэг хүмүүсийн тоон. Тийм биз. Гэтэ чи сүүлийн үед нэлээ итгэвтэй хийдэг болсон те бүр. Тий. Одоо би чинь жарлагын рилийг хамгийн анх Пантам дээр нэг наад мас арай өмнөх нэлээ өмнөх. Ямар ч 7 сард л эхэлчихсэн гэсэн санагдаад байна. 6 сарын сүүлэр ч юм болов. Одоо хүмүүс яаж хүлээж авч байгаа гудамжаар ингээд чарлаа өөр мэддэг болчихсон. Тий. Одоо зарим нь бүр айгу нээлттэй хүмүүс нь ирээл хамт ирээл хурж үзээ зургаад аруулъя гэл. Тэгэл зарим нь зүгээр найзуудтайгаа хамт явж байгаа хүмүүс нь энэ чарлаа явчих тэгэл. Шимэлдэл зүрдэг. Нөгөө нэг хэрээтэй ах мах гэл. Тэгэл нөгөө нэг ахнар махнар такси нөгөө нэг машинтай хүмүүс чинь хажуугаар явж захтаа чарлаа гэж гээл. Үдтэй шүү гэж гээл. Тоор юм байна өө. Тэгээ сая хятадаас нэг хүн бэлэг явуулсан. Баахан чихмэл тоглоом ирсэн. Тэгээ нөгөө шингэн хоол. Сая Солонгосоос өчтөр бас нэг пен нэрээд. Нэг хөөрхөн юм эвлүүлдэг. Одоо дүрсээр нь ялгаж идэг баахан өнгийн тоглоом ирсэн. Тэгээ надаа бас нэг хөөрхөн копи мопигаар дайлж байна. Ер нь жимс бас их хавцарч өгсөн. 5-аас 7 настай хүүхдээ ухаантай байдаг гэж шүү. Хэрэг. Тий, 7 настай хүүхдээ айкон 43 таа байдаг гэж л яг нас бий гүйтсэн хэрний айкон. Тэгээд тэр нь 7-8 настай хүүхд шиг л байд юм шиг. Энд чинь өөрөө асуудал шийдвэрлэх чадвартай, олзоо барихтаа багаж хэрэгсэл ашиглах чадвартай. Одоо өтмөтийг нүхнээс нь ийм нарийн өвсөөр ингэж өвсөн дээр суулгаж гаргаж ирж мөрөд идчихдэг байлээ шүү дээ амир. Тэгэл тэр нус мос уухтаа тэ ингээд жолоод үргэж мөргээл тэ уснаас аваа нусаар дүүрэнгууд буцсан. Ганцаа самаагүй. Тэ. Тэр чинь одоо тэр чинь ухаан байгаад шүү дээ. Бага. Гаднаас нь ингээд жижигхэн цоожоор ингээд дэгээдээ цоожлцсон баг. Тэр хушуугаар байгаа дотроос торон дотроос ингээд онголгоо гарчиж илсэн шүү дээ. Би одоо нэг зурж байгаа зурган дээрээ одоо яг зурж байгаа зурган дээрээ зураад байгаа. Тэр нэг хэрэгч бас зүм бэлгтэй тий зүм бэлгийн шоу гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө зүм бэлгийг бэлэгдэж зурж байгаа. Өөрөө зургийг үйл явдлахаар нэг юм ирээдүй буюу 3000 бараг 4000 он ч юм уу үйл явдал төр болоод байгаа. Хот бол ингээд тэр чигтээ батарей хот болцоо. Тэгээд рофтуудын тижээлэх юм уу. Тэгээд тэн дотор ингээд ер нь амьд юм үтгч айгу ховордсон. Амьд юм болгон одоо яг органик махан биетэй ч юм уу тийм юм маш ховор болсон. Тэгээд маш үнэтэй. Тэгээд тэр хот дотор жоохон мод ургаж байгаа. Эргээ нөө тэнцэржил бий болох гэдэг. Тэгээд тэн дотор яг хэрээнэс ч явж байгаа. Яг шиг зурсан байхгүй. Хэрээг болохоор
зүм бэлэгдэж гэж бэлэгдэж зурсан. Тэгээд тэр зураг нь болохоор ерөнхийдөө арга бэлэг шиг харагдана. Нэг одоо арга бэлэгд чинь нэг загсны нүд байгаа даа шүү дээ. Тэр нэг нүд нь болохоор мод, нөгөө нүд нь болохоор хэрэг байгаа. Тийм биш сайн харсан. Тэгээд зурж байгаа. Хэрэг одоо энэ бөөнөр бас их юу яд юм бэл. Шүтдэг. Бүр онгод одоо өвөг дээдсийн сүнснүүд байна шүү дээ. Тэд нар чинь сүнс хэрэг хөлгөлж ингэж бууж ирдэг гэж ярьдаг. Тэгээ би бас нэг 2 3 ч бөө надад хэлчихсэн бүр том зарим хүмүүс. Хаханд хэрэг чи ингэдэж шүү гэх тэнгүүтээ. Одоо ингээд бидний өвөг дээдс өөрсдийнхөө хойч үе дээр ингэж ирж дохио тэмдэг өгөхдөө хэрээний биед орж гэрийнхнийгаа нэг эргэж тойрч хараад тэмдэг юмдэг үзүүлдэг шүү гэдэг. Тэнгүүд надтай яг тиймэрхүү хүмүүс бас нэлээ биччихсэн над руу. Ингээ манай гэрт ингээ хэдэн жилийн өмнө ингээ нэг хэрэг орж ирээд манай аав маав нас бараад удааг байхад нэг инглээд ирлээ. Тэгээ бас тэр сүнсэн нэг тийм хэрэг мэрэгээр дамжуулж ирдэг ч юм уу нэг тиймэрхүү бас нэг нууцлагдмал юмуд бас байд юм бэл. Тэгээ үнэн ч юм уу удлаа ч юм уу гэхдээ ямар ч нэг төхөөч юм шиг те. Үнэн ч юм шиг санагдаж байна. Тийм би ерөөсөө бүх юмд л итгэдэг шүү дээ. Ерөөсөө удлаа гэж ямар ч юм үүсэхдөө бүгдэнд нь итгэлэг. Яагаад гэвэл энэ бид нар оршин байгаа нь өөрсдөө бүр гайхалтай байхгүй. Яаж бид нар бас сонинд ингээд тэгэхээр чим үе бодогддоо шүү дээ. хүл юм сонирн байгаа байхгүй. Угаасаа л яаж үүссэн яаж гэлдэг. Уялдаа холбоотой тий. Тэгэхээр би бүх юмыг ингээд ерөөсөө үүсгдэг. Бүгдэнд нь итгэдэг учраас зураг нь хүртэл гоё фантастик байдаг. Тэгээ юу ч итгэдэггүйс хүмүүс идэв шүү дээ. Худлаа тийм гэж юу гэдгийг худлаа гэл тий. Тиймэрхүү хүмүүс тэгээд бас жоохон өөрсдөндөө бас итгэдэг ч юм уу те. Тэгээ өөрөө яагаад хөшин байгаа нэг удаа бодож байгаа шүү дээ. Би юу яагаад байд юм бол гэдэг. Тэгэх юм бол бас сонин шүү дээ. Сайхан унтчихсан даа минь. За ер нь хүн ингээд амтан тижээхдээ анх ингээд тижээхдээ ч юм уу те. Тижээч эхлэхдээ ч юм уу сэтгэл хөдлөлөөр ингээд амтныг авчдаг аа. Жишээ нь хог ч юм уу те. Тэгээ сүулдэ уудаг ч юм уу сквал нөгөө нэг арчилгаа сувилгаа их болохоор гаргаа хийдэг. Нөгөөд нь бүр залбирцсан, бүр аимшиг болцсон. Харин тийм ээ. Байдаг тохиолдол байдаг. Сквал балкон дээр хайцсан, нөгөөдх нь гасалж гинал байж байдаг те. Амтны одоо их бас ярих хэрэгтэй шүү дээ. За жишээ нь ингээд хэрэгтэйг уучраад чамд ингээд залхах үе байна уу? Залхах гэж одоо ерөнхийдөө төвөгшөөх цаа ер нь нөгөө нэг одоо чиний мөрөөдөл гэдэг байгаа шүү дээ. Би хэрэгтэй болох те. За жишээ нь магадгүй тийм хүмүүс тандаж юу гэж хэлэх үү? За эсвэл чам тийм хаяа тийм бодол төрж гин үү? надад бол тийм бодол огт төрдөг юм аа. Би чинь бүр багасаа ингээл мөрөөдөөл тэгэл том болоод хүртэл насан туршийн мөрөөдөл байсан болохоор. Тэгэл угаасаа сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Угаасаа нэг юм хөө бохор заваа нэ тэр янз асуудал гарна. Тэгээ дуу чимээний асуудал байна. Тэгээ ерөөсө залхдаггүй шүү дээ. Тэгэл ялтчгүй ингээл харахаар хайр үрээлээд. Яаж ч юм босноолж сүйтгэж өвдөжсэн тэгэл нэг хөөрхөн харцсан нэг өвддөг ч юм уу тийм. Тэгээ тиймэрхүү хүмүүс бас зөндөө байд юм бэлээ. Тэгэл миний ойр хавьд ч гэсэн байсан. Ингээл нохоо муурын дээр бөөдөн зулгааж мулгаагаад энэ дээр болоод гаргаа төрүүлж исэн тийм тохиолдол бас би бүр ойрхоноос харж исэн. Тэгээ амтныг ингээд нэрэнтэй тэжэнэ гэд аваад зэрэг шулуутсан бол тэгэл тэр жигт нийцсийн үзэл хамт л байгаасаа л гэж хүсдэж шүү дээ. Тэгээ яг тэгж чаддгүй хүмүүс одоо ингээд зөндөө олон амтныг залбируулад уншруулээд гудамжинд гаргаад ер нь тэгээд эцэст нь яг хүн юу тарин түүнийг хураана гэдэг шүү дээ. Ямар нэгэн үйл хийсэн бол тэрнийхээ үр шимийг хүртдэг. Буруу үйл хийсэн бол бас тэрнийхээ хорыг намсна. Тэг ер нь тэгэл эерэг зөв бодолтой зөв зүйлийн төлөө яваасаа л гэж үздэг. Жишээ нь тэгээд нөгөө хоогоо авч тийчээ нөгөө салхилуулдгүү те тэгэл одоо баач хийцэн бол стресс бүр зодож моддог. Бүр амар зоддог хүнийг би харсан шүү дээ. Йоо ямар арайч зодож модж байгаа юм байна гэж одоо тийчээдэг байна те. Нөгөөтгөн бүр ингээд яг ингээ харахаар хүүхд чиг санагдаад байгаа байхгүй тэр одоо нохоо ингээл ингээ айж май галнууд нүдэн бүлтэлцэл өөрхөн сүрүүх юм те. Тэгээ одоо би бол яг үүндээ амт тийчээж чадахгүй. Би бол үнгээл хэлж. Хүүхд тахт бол амар ингээ тийжээ хүсэлмэсэлтэй байдаг шүү дээ. Яг одоо бол үнэхээр чадахгүй. Яагаад гэвэл би тэр амтныг салхилуулахаас ахуулаад бөөн ажиллахгүй тий. Одоо ч баг хүнээс ч илүү
арчилгаа суулга ихтэй шүү дээ тий. Хүүхдээс илүү тий. Тэгэхээр энэ маш их төвчээртэй бөгөөд мөн амьтанд үнэхээр тий бүр хайртай, бүр сүнсэн хөгтөн тэр хүмүүсийн л ажил юм шиг байна. Харин тий. Одоо би чи юу яд шүү дээ. Ингээл баймын хөдөө яваад шууган хэсгэл байгаа шүү дээ. Тэгээ энэ бас нэг хайрынхан нэг хэлбэрлэх Тийм шүү энэ дээ. амьтныг ингээд дасгалжуулах хэрэгтэй. Сайн нийслэл сургах хэрэгтэй. Бие балдрыг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь гоё эрүүл байх хэрэгтэй. Тэгэл тэрсэл дээр нь бас нэлээд анхаарал халамж. Гэхдээ яг хангалттай гэж бол хэлэхгүй. Энэ амтэн чи өдөр болгон л тэр гоё хөдөө байгаль дээр байж ах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ихэнхдээ бас нэг хаяа тэгэл амьдралын шаардлагаар мөнгө олох хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Тийм. Тэгэл аль алийг зохицуулах гал хичээгээл үзээлээ. Гэхдээ бас яг ингээд сэтгэлтэй хүртэл гоё ингээд энэ амтантай кэрэж халамжилж чадахгүй л. Нөгөө нэг би ChatGPT-гээс л эдрийг асуусан л та. Нөгөө хэрэг чи урт насалдаг гэж байна. Дээрэс нь яг байгаль дээр бол 10-аас 15 жил болдог гэж байна. Хүний гар дээр бол 40 жил болдог гэнэ. Тийм. Байгаль дээр яг нөгөө хоол тэжээл янз бүрийн шин тэжээлээсээ олдог л. Хүний гар дээр яг арай нэг таатай хоолой тийм орчин таатай байдаг. Гэж тэгж байна. Тэгээд олон жил та хоёр гоё найз явахаа. Харин тийм би бол тэгж хамт л хөтлөх нь шүү дээ. тэгж найдаж байгаа. Одоо ингээд сайн нисдэг болоод ямар ч сан бит хоёр энэ өвөлдөө хамт өвлчин. Тэгж жагаад хавраас дулаа орохоор тэгээд нэг сүрэг мөрөг харж агаад төхүүлээд баг багаар тасгаад энэ хөлнийх нь ос руу юм яг аваад тэгээд нэг GPS зүгэл тэгэл тавина да тэгэл ер нь ажиглалтан да. Тэгээд баг ингээд өөрөө баг хурж ирдэг гэсэн. Хүний гар дээр үссэн болохоор бас нөгөө яг юм зэрлэг байгалд бас амьдарч чадахгүй ч магадгүй те. Яг тийм амар нөгөөдөл шиг амьдарч чадахгүй. Тийм, дархлаа муутай те. Тийм. Тэгээ одоо энэ чи ядчил шүн болгонд дулаан байранд хонжоо. Тийм. Бид өөрсдөө нүүдэлчин фестивал дээр хамт нэг гадаа хонж үзсэн юм байханд. Энд дараа л Тэгсэн чи ингээл би хүнжилтээ орсон дулаахыг унтаж байгаа хэрэг. Тэгээд менежер шууд дээр суудсан. Бөмбөлччихжээ. Тэгээд сүулт нь өр өвдөд би хүнжил рүү оруулж байгаа хэрэг. Тэгэнгүүт энгийн үед хүнжил унтахгүй шүү дээ. Юу тийчлээд ингээд зогтдаг хэрэг. Уралж муурлаа хазаж бацаад. Тэгэнгүүт яг тэр үед болохоор яагаад ч хүнжил рүү шууд ингээд орж ирэл. Тэгээд жоохон дулаадсан юм байсан. Тэгээд нам унтаад гэсэн. Өглөөс ирсэн чи харин бос явцсан л. Тэр just их дурсамжтай 100 өнгөрөөсөө энэ 100 энэ тэнд наадам очиж үзэл хөдөө гадаа их явсан юм. Тэгэл энэ нэг амтантай явуулсан. Энэ 100 амар гоё л 100 өнгөрлөө. Одоо жишээ нь нүүдэлчин фестивал та хэдийг урилгаар оруулж гэнэ үү? Эсвэл орооч гэж урилга үзэн эсвэл та хоёр шууд яваад очсон уу? Зүгээр л нэг салхилангаа нэг очиж фестивал үзье да. Бас нэг би нөгөө Морт Харва бас жоохон сүүлийн үед сонирхоод байгаа. Тэнгүүт тэр чинь Морт Харваны дэлхийн аваргын тэмцээн болно гэдэг. Тэрийг гол нь үзэх гэж очсон. Тэгээ тэрийгэж үзээ шуугаач сайхан агаарлуулад гоё явж байгаа дэрс. Бас гоё хэлбэр биш үү? Таталбартаа сууж яваад гоё юм байна. Араас нь мараас. Одоо ингээд энэ унсан өднүүд нь нөхөж ургаад өнгө мөнгө гэлтгнаа дээр үлдээ. Бүр сүрлэг харагдана. Өдөн унсан чинь жоохон царай мотой болоо. Энэ дөтөө ингээл харын төрлийн өстө өнгөд өстө. Янз янзын тоонууд байгаа биз. Хэдэн харам төрлөөр байна да. Зөвхөн хар өнгөний төрөл те. Цагаанч явж байгаа ингээл. Гоё юм байна. Шаас яг тасхаар байдгүй юм бэлээ. Жохон гэлтгансан, солонгорсон, яган хөх мөх амар олон туйтай юм л. Маш олон ингээд нарны гэрэлд амар гоё харагддаг. Тийм. Маш олон дуу чимээ гаргадаг гэх юм. Бас нөгөө баг хүн шиг юм шиг. Тэг үнэн. Хүн чинь хэдэн аваа гаргадаг гэлээ. 100 хэдэн хэрэг чинь баг 200 гаруй аваа гаргадаг. Хүнээс ч илүү. Хүний гаргаж чаддгүй нэг юм сонь сонь авиануудыг бүгдийг гаргадаг гэж. Тэг одоо ингээд өглөө 7 молон цагийн үед яг амар их тийм аваа гаргадаг. Ийм нарийнхан би тэгж жаад нэг бичлэг хийж авч нэрээ гал сонь сонь дуу гаргадаг те бас. Гэл тэгэнгүүтээ энэ болохоор арай нэг тийм яриад ч байгаа юм шиг нэг сонио. Яг сонсохоор яг тайлбарлаж чадахгүй. Хоорондоо бол сайхан л ойлголцох байх л та тэгээд нэр. Тэгэх бах. Тэгээ одоо эн чинь нөгөө хэрнүүдтэйгээ ерөөсөө харьцахгүй байгаа тэгэл тэднийхээ хэлэн. Тэр нь бол яаж ойлголцох юм бэ? Харсан биз дээ би нөгөө төрлөө. Харсан. Хон хэрнүүд хөдөө явж хат нэлээд харчихсан. Тэгээд дайрч марихгүйгүй юу? Тэд нар ерөөс тоохгүй. Ингээл ажиглал ингээл дээгүүр жоохон ингэж тойрч байгаа. Тэгэл яваад өгтөө. Бэн ерөөс доороос нь ингээл ангаж харж байгаа. Өөрөө төрлөн гэж мэддэг ч юм уу мэдэхгүй. Харж байгаа байх та. Гэтэ одоо сүүлийн үед ингээд дээгүүрөө шуу муу нисгэнгүүт дааж нисгээд төгөлцөл. Бэлгэхтэй шонхортой хамт ингээд нисгэж мисгээд юусан чинь. Тэрний дараагаас сая өчигдөр бас богдуул гарсан чинь.
зүгээр нэг жижиг хар хэрэг байдаг шүү дээ. Тэр ингээ хажуугаар нь ирээд ниссэн чинь дагаж нисэх гээд. Яг наваа хаяа өгчлээ шүү дээ. Тэгэл дуудсан чинь гоцоо өдөрчл. Бас нэг хэрэг ингээд амар мөнгө эзэндээ авчирч байгаа гэдэг нэг хэрэг нэг бичлэг харсан. Зөндөө тийм хэрээнүүдийг ч одоо бүр сурагчтай баг. Орсууд тэгж амар хулгай хэлгэж сурахтай юм билээ. Бас нэг улс аль улс үлээ. Бүр амар хулгай хэлгэсээр хагаад хүмүүс бүр амар их тэжээдэг. Тэгээ тэр улс нь хэрээг тэжээхийг бүр хуулиар хатуу орхилсон гэдэг тийм билээ. Бүр хүмүүс бүр сургасаар байгаа бүр олон тийм хэрэг байна шүү дээ. Хуулийн эсрэгүүн баг нэг тэгээд нэрлэлт юм билээ хэрээг. Үзөөц. Тэгээ муу хүмүүс чинь тэгэл хэрийгээр хулгай хэлгээл. Айкуг нь амар ашиглалт юм бэл. Гэтэ яаж хулгай? Керманаас ингэж чимээг хулгаална гэдэг чинь бас авьяас шүү дээ. Тийм цүнхийн ухдаг ч юм уу, кермагийн ухдаг ч юм ямар ч нэг симпхи очиж анхаарлыг сарниулж байгаа л тэгэл ухчтай юм шиг. Амар мөнгө зуугаал эзэн дээрээ үржрээл мөнгөө өгчөөл. Тийм бичлэг байсан. Жохон мах аваад буцаал нэсэ явчихсан. Яа. Тэгэж мэгэж одоо сурах юм чаашаа хүмүүс мөнгө олж сургамаар. Бас тэгж ярьж байна. Комментууд дээр л маазарч байхгүй. Харин тийм. Одоо наадхан хулгай хэлийг сургаач тэгвэл өстой гэртээ гівтэл хэрэгэд хижээгээл амьдрээд байж. Бас тэгж сургана гэдэг чинь бас авьяас ахгүй яг үндэ тий. Сургая. Тэгтээ сурхаа өрөөлд ороо сурах уу тэгж уус айку өнтертэй юм чи. Одоо нэг баалгаал сурахчмаар нэг газар. Айку өнтертэй амьд тийм бас нэлээд дээгүүр л орно да тий. 3 тавтын дэлхийд. За. Нэгт. Хамгийн нэгдүгürt нэг алаг акул гэдэг шүү дээ. Тий. Хар алаг. Тэр чинь алуурч айлам гэдэг. Алуурч амар. Тэр амар. Усны амьд дотроос. Аратнуудаас барын айку 48 хавцаа. 2 дугаарт нь. Тэгэнгүүт 3-т хэрэг орт. Жигүүртэн дундаас хамгийн өндөр. Одоо яг төрлөөс нэг өндөр айкутай амьтад байгааз. Усны амьтдаас тэр акул. Газрын махчтаас бар жигүүртнээс хэрэг. Тэгж явт юм бэл. Алаг акулных чинь бүр амар өндөр гэсэн юм. Хүнээс арай л бага юм шиг л. Тэр чинь амар ухаадаг ч. Тий. Дилдэхгүй. Тэр нэг олцоо барих тактик нь амар. Мангар том хэлмиг сүрглээд ингээд тэндээс нь ингэж тарьж байгаа. Бэрээд авчт идчихсэн бэл. Тэр чинь бүр хэдэн 100 км-ийн цаана манаас хүртэл холбогддог гэдэг чинь хоорондоо. Тэгс амар хөөш. Нэг баримтат киногийн мэг зурагтаар хальт үзчихсэн. Пүү ямар ухаатай ингэж байна. Тэгээ сүүлд айку өндөртэй амьтад гээд би YouTube-с сонирхол үзэхгүй. Тэгсэн чи бар мар байдаг. Ер нь өөр ямар амьтан чи илүү сонирхолтой? Би юу? Өөр нэг сонирхож байгаа юмтай байхгүй. Тий. Би нэг хүүхэд байхдаа нэг өөлж гэж шуугаад гэсэн. Тэрийг харчихсан. Ингээд эндээс нэг юм гарч ирдэг. Нэг юм улбар шараалаг уу? Тий. Тэрийг зөндөө авдаг. Тэрийг харахаар амар ингээд барьж авмаар санагдаад тижэмэр санагдлаа ингээд гитж байгаа л ойртон. Нөгөөтг ингэж байгаа нисээ. Тэр тэгтээ амар гоё те. Айгуу. Ингээд толгой дээр нэг юм залаа шиг юмтай. Гарч ирээд эсгээр ингээл гинт гарч ирж мэр. Тэгээд ингэж дуурдаг. Тий хашаа дээгүүр амар хэрдэг ус. Би ч бас хөдөө өгдөг ус. Тэгээд хүүхд тахтал л яг өөрийн болгомоор яг хүүхдний л мөрөөдөл өгдөө штэ нэг өөрийн шуудаа байгаа л нөгөөтг нь байг дагдаг те. Тэр кино минунаас л болдог хата үзчихсэн. Тийм л. Тэгэхээр чин гоё хүүхд мөрөөдлөөрөө байна гэдэг чинь гоё штэ. Одоо зурх ч хүртэл яг тийм гэдэг байгаа штэ. Яг хүүхдийн сэтгүүрээ үлдчих чадчихвэл яг уран бүтээлч болж байгаа гэдэг. Хүүхд нэг айгуу задгаас тагдаг. Томроод ирэхээр жоохон баригдан төлчтэй юм шиг. Тий. Нөгөө нийгмийн айц төгшөөр бий болоо тий. Ингээ хайрцаглагтай тий. Нөгөө Пикассогийн хэлсэг байгаа шүү дээ. Хүүхд чиг зурх гэж л насаараа хичээж байгаа гэдэг. Академик сургалтаар би бол юу ах вэ гэдэг 4 жил дотор хусчихно гэдэг байгаа шүү дээ. Хүүхд чиг зурх гэж би насаараа хичээж байна л гэдэг. Тэгээ хүмүүс ч яриад хүүхд чиг л зураг шүү дээ. Амархан шүү дээ. За тэгвэл зураатахаар яг чаддгүй байхгүй. Хүүхд чиг зурхтай зурч чаддгүй байхгүй тий. Тэр дүрслэл мөрслөлөөс нэг итгээд те. Яаж ингэж сэтгэж зурдаг байна гэмээр. Сони юм бэл. Тэгэл нас явах тусам ба нөгөө нэг юм баригдмал болол айгаал те. Яавал тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг яаж тийм шүү те. Ямар нэг юм дүрс мөрслөл мэддэг байх та те. Зя, шивэсний тухай жоох ярив. Шивэс үү? За ямар яг жанраар хийж байна. Шивэс дотроос олон төрөл байдаг билүү те. Үндэсний ч юм уу, сквал одоо юу гэдэг жижиг, сквал бүр битүү олон төрөл байдаг баг л та. Тий, олон төрөл. Шивэс ч одоо яг үндсэн 14 төрөл байгаа.
Тэнгүүтээ тэрнээсээ салаа дахиад тэгэл 30 40 гэл задгаар явчихдаг. Тэгээ би болохоор тэгээд төрөл хамаарахгүй тэгэл бүгдийг. Яг халагч үүснэ. Тэгээ Монголд ч одоо нөгөө зах зээл арай бага штэ. Хүн ам цөтөө. Тэнгүүт яг нэг төрлөөр хийнгүүт тэрийг нь сонирхдаг хүмүүс ховорч байт юм. Тэгэл бүгдийн л анханасаа нөгөө нэг яалтчгүй зураг суурьтай болохоор. Тэгэл аль руу ч орсон нэг айгаад ах юм байхгүй тэгэл орчдөг. Тэгэл танаа шивэсний салбаа хаана вэ? Үйлчлүүлээгүй л UBH центр. Одоо энэ багшин дэдийн. Тэрний 7 давхар шүү дээ. 7 давхар. Хийлгэж болно шүү. Яг мэрэгжлийн зураач мэрэгжилтэй. Ялангуяа манай Монгол зураг бол маш нарийн хээ хаар хэтэртэр бол стагаар салгана гэж болох гонжинжоо. За тэгээд дээрэс нь өөрхөн чарлааг харж байгаа те. Өвдөлтөө жоохон мартангаа те. Ер нь бол бас нэг хайхтар өвддөг юм байна. Айгуул юм. Тийм айгу. Та бас нэлээд шивээс бүр алган дээр шивээс. Алган дээрээ би нэг өөрөө хийжсэн. Тэгээд алгач айгу өвддөг юм л шүү дээ. Амар өвдөн. Тэгээд би дахин давтан хийлгсэн байхгүй сайхан бүр шивээс л хийлгэж байгаа контентээ хийгээд. Тэгсэн чинь бүр ингээд дахиад яг энэсгээр арилчт юм байна. Тавтаад гарна л. Алгач угаасаа хүний хамгийн их гуйждаг хэсэг байхгүй. Одоо энэ гарын алга тэгээд энэ хажуу талмал эдмэдээр ер нь хийлгэлдэг. Тэгэл яг нөгөө нэг яг үлдсэн ингээл ургаал цаанаас ингээл гадагшаа шинэ ярьс ургаал. Тэгтим л. Энд дээр би нэг хятад үсэг шивцсэн байсан. Ханзаа. Тийм тэгээ нөгөө нэг за Монгол хүн байж нэг хятад үсэг нэг залуу бахтаа л юу ч бодлого бараг нэг. Тэгсэн таны зохиомж. Гэхдээ энийг тэгэл нөгөө манай хийж өгсөн бүсгүй маань л. За чамд нэг иймэрхүү юм тохирох юм байгаа нөгөө би чинь хар нөх хөрдний нөх мөхөө үзсэн гараад. Сансар окторгууд холбоотой. Бас дүрсийг харуул нэг тийм юу ах шиг үнтэй цоожны нүх шиг. Тий, цоожны нүхээр харж байгаа. Сансар окторгоо. Сонирхолтой харагдчихсан. Гэж хийвчээсэн. Тэгээд ямар ч сан хятад бичгээ нэг даруулсан хэл гэж бодсоор бол даруулсан. Надад гэхдээ бас нэг шивэстэй холбоотой нэг амар гоё юм манай нэг нутгийн ах хэлжсэн. Чарлаатай холбоотой. Нэлээд сайн үзмэрч байхгүй тийм. Хүний юм амиг шууд ингээл хараад хэлцдэг. Тэнгүүт намайг харснаа ахын дүү хэрэг дижиж байгаа юм. Чиний жилчийн үйл энэ сар хавлаа ялганс нэг асуулжсан. Чи юу н айгүй зүгээр юм а гэж байгаа юм биш үү? Чи одоо ингээд шивэс идэг, хүний биен дээр тамга тавьдаг. Тэнгүүт хүнтэй ингээд сайн муу 9 бусын энерги солилцдог. Тэнгүүт энэ шууч нь одоо ингээд эзэндээ амар үнэнч, эзнийгээ ийм муу мухай далтын юмнаас хамгаалж идэг. Чамд бол өстой яг тохирсон байна. Хоёр нэг олцсон байна гэж. Тэгээ хэлэнгүүт нь бас нэрэж тийм болов гэж тал бас гоё санагддаг юм. Энэ нэг хөрх юм ч наагаас хамгаалаад идэм байх гэж тал. Тийм. Ажим тэгээд магадгүй олон жил гэдэг найз нөхөрлөөд тэр нь гоё түүх болоод тий. Хачико гэдэг шиг гоё кино болоод бас шарлаа гэдэг гоё бас кино үүсээсэй л гэж одоо бодож байна. Сонирхолтой тийм түүхийг бүтээгээрээ ямар тал. Хүмүүс бас юу байгаа л одоо ингээд хоёр одоо кинон тоглоомоо л гэл. Кинон тоглооч гэл тиймэрхүү хүмүүс бас бичээдсэн. Тэгээд хоёр би одоо ингээд чарлаг байгальд нь тавина гэдэг байхгүй. Тэнгүүд хүмүүс хоёр ингээд гоё насан турштай хамт байчаач. Хоёр гоё штэ. Тий, ер нь бол байгаль дээр нь тавиад одоо л юу гүйл гэж бодож байна нөгөө нэг юм амьд үлдэх чадвар айгу багтаа. Гэхдээ юу л та одоо эн чин байгаль дээр баг багаар дасгаж байгаад ер нь тавихгүй бол хосоо олно, үржилд орно, гэр бүл зохион. Ороо морооных нь үерийн амьтны ч одоо яаж аргалах юм бүүмэд. Тэгээ Монголд бас яг тийм мэрэгжлийн шууны имлэг заслаг маслаг гэдэг газар ч байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр л асуудал байгаль руу нэлээд ойртуулна ер нь чадхаараа. Буцаад ирчдэг тийм юм сурдаг. Тэгээд нэг гэр бүл мөлтөнд за нэг хостой болгоод авчвал тэгэл ер нь болох гээд. Хостой болгоод нэг ойрхон үүр засч өгдөг ч юм уу. Байгаль юу хоёрыг л хослуулах хэрэгтэй байна. Тийм одоо энэ байгаль гэрийн дижимэлийн хоёроо хослуулаад нэг ирээл нэг яваал те. Тэгээд тэр нөгөө нэг доромтын тэр эмигийн түүх шиг ингээл гэр бүлтэй болчиход үр хөвгүүдтэй ирж мэрэл. Тийм байвал амар гоё юм. Кино. Харин тийм кино. Нэг юм баавгаг одоо юунд өсцөл юм байл те зоопаркд тэгээ нөгөө ингээд тойргоор ингээд халахад байдаг. Тэгээ тэр нөгөө мөрөн гарцсан бүр ингээд тэгээ тэрийг зэрлэг юун дээр нь тавьсан чи бас яг ингээд тойроод ингээд тоххой ингээд ерөөсөө зэрлэг нөгөө байгальдан тавьчаад тах чинь яг л нөгөө нэг тийм сурсан юугаараа
Яг байгаль нөгөө дээр гарчаад хүртэл ингээл ялааны туршилт шиг шүү дээ. Тийм. Шилэн тэгээ таглангуудаа ингээл энэ хооронд нисээд идэг. Таг нь авсан ч хүртэл ингээл энэ хоорондоо нисээд идэг гэдэг шиг. тий чиний бас наа чи зөвлөлт зэрлэг байгальд нь ч бас дасгаал тий гэрийн нөхцөлтөөс дасгаал яг тэгэхгүй бол Тий. яг гэрийн нөхцөл 100% үсэх юм бол бас өөрт аюултай байдал бий болно шүү дээ. Тий нисд сурснаас нь хойш гэхдээ ер нь бол байгаль руу нилээн л яваад байгаа битээр. Өдөө одоо болж өгвөл тэгэл нисгээл байгаль дээр өдөржингөө сул тавиал гэрээс жоохон хол авиж тавьж маяг. Гэхдээ буцаа нисээ өдөр тийм үү. Байгаль руугаа бас нэг толгойгүй наашаа толгойд. Зургаа бас битээ хаяараа эргээд зураг руу ороороо тий. Тий бас ер нь бодож байгаа. Тий. Хэдэн жилийн дараа нэг темирхүү зураг зурнаа гэх. Ер нь бол яг хөө ингэж нөгөө зурхгүй байж болно шүү дээ. Бас хэсэг хугацаанд дахиндаа зураад яваад байдаг шүү дээ. Тэгээ буцаад яг ингэ даавн дээр, хоолтон дээр тий. Яг ингэ юун дээр бас үзлэнгээ гаргаараа гэж одоо мэдээж яг мэрэгжлэрээ төгссөн хүн юм чинь тий. Бодчихлаа байлгүй. Бодож байгаа. Нэг өдөр амар орж ирнэ л гэж бодож байгаа. Тий. Гэж одоо Ямарсан зураг хийлээ. Тий. угаасаа одоо шивээс ижин гэдэг чинь зураг хаяагүй байн гарын дадлах хийж гэсэн хүний бие дээр шивэх чинь бүр илүү хэцүү. Тэ? Харин эсвэл гой кофе юм. Итали кофе гэдэг шүү дээ. За манай нэвтрүүлгийн бас ивэнттэгч байгаа. Тэгээд зан базар гэдэг сайхан төрслөг урлагийн чиглэлийн ном орж ирдэг. Зан базар гэдэг бас Instagram, Facebook хаягтай. Сюрреалист зураачдлын гоё номыг шарлаа болоо одоо ихэм дүүдээ бэлгэлээ. Гоё юм. За бас харандаатай байна тий. За баярлалаа. Өөртөө сонирхолтой ном байна. За ингээд урьж оролцуулсан ахтаа бас баярлалаа. Тэгээ цааш тэ уран бүтээлд нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэг салбарын хүмүүс байна. Тэгээ цааш тэ зөндөө таарах байх. Ой тэгэлгүй байх. Тий. Тэгээ манай урланд ирж байгаарай. Бас аюу гой зүм бэлэгтэй шүү. Энерги нь ямарсан гайгүй л ах шиг байна. Таалагдж байгаа шиг нэг 50 нойрн хүрээд байна. Тэгэхээр манай урлан бас өөрөө бас Таныг харин юу ч нэг шатсангүй тий. нэг чадсангүй тэгээд Одоо энэ чинь хүнийг юу ч зүгээр байхгүй ингээд шууд хацдаг шин. Хажууд нь ингээл ойртуулахад ингээд шууд хацдаг. энерги нь гайгүй л байна да. Тэгэхээр манай энэ урлан ч өөрөө бас аюу гой ардын зураачд юу их Яа. төрж гарсан урлаа шүү дээ. Аа. Бас сонирд юм те сая. Мөн сонин. Энд чинь чөлөөгээ гаргана. Далавчаа нэг ингээл хөлөө нэг жигээл яг морь юу яаж байгаа юм шиг. Тэгтг. Хойлоо чи нилээ дээхнээс л холбогдсон тавиг нь. Тэгс. Яалтчгүй зав гарахгүй явсаар гал тэгэл. Тэгээд юу Тэгээд харин чи сүүлд дундуур нь надад нөгөө гоё зураг мөргөө явуулаарай за. тэгээ Чатлагийн багын зураг. багын зураг хөгжилтэй бичлэгүүд энэ төмөр шугам ингээд энд явж нуугаад байдаг шин. Манай дүүгийн нэг 30 см шугам одоо хүртэл олдог баг. Нэг газар яг дундаас нь ингээд зуучаал. Арай л томдод байгаа шин. 20 та жилийн нэг шугам алгууд байсан шин. За энэ нэг. За түр цогсоо. За. Зин хөрөө. Сонсгол өдөр бол амар идэх хэрэгтэй бодвол тий. Сайн. Хараан лав амир юм. Толгойн бол аюу санаа хэлбэр гаргаж шүү. Одоо юу яд ш. Бид хоёр явгууны замаар ингээд алхаа явж байгаа байхгүй. Тэр урагшаанаас л явчихна. Яасан бол тэгэл харангууд очсон чинь нэг юм хямны үтс мүтс. Мангар холоос харснаа шууд нисээд явчихдээ. Жохоо үлссэн байх үе юм л бол. Тэгэхээр хараа мараа бол амар. Хушуумш бол нэлээд хурц үйд юм биш үү? Хурц хурцнах чинь өчигдөр миний гарыг тоншоод ингээд шалблаа. Цаа тоншиж байгаа юм шиг. Нүд рүү тоншчих бас магадaltaй л юм тий. Магадaltaй. Угаасаа нөгөө байгалийн юу баг штэ. Тий. Багш шүү дээ. Нөгөө шугамч нэрээ нуух гэдэг шүү. Танах чи ингээд нэг юмны цаагаар ингээд хийчтэй. Жижиг юмыг бол шууд дэдэн дагавар муу. Илчгээл хэлээрээ түлхээл ит. Зөндөө олон юм нууж хана харсан. Үжилтэй амт байт юм байна өө. Хоолоо идэ цадангуудаа үлдсэн хоолын шууд энэ тэнд авчиад ингээд хуугаад нуучд. Дараа нь үлсгэр авч. Дараа идэх тий. Айгуу тийм
Зөвүүнч. Нөөцлөн. За. За тэгээд амьтныг хайрлаарай гэж хэлье да. Тэ? Ганцхан энэ дэлхий одоо ертөнц ганцхан хүмүүс зориулдаг шүү. Бас ан амьтан тэ? Бүх амьтад зориулсан шүү гэдгийг бас сануулж хэлье. Ер нь бол бүгдээрээ л адилхан тэгш хэрэгтэй байх хэвээр. Тэ. Амьтан хүн гэхээр л нэг ийм өндөр дээр биш амьтныг ингэж харах биш яг нэг ийм тэнцвэртэй дээ. Тэ. Тэгэж байвал айгуу гоё. Хүн болгон гоё өрөвдөх сэтгэлтэй, амьтныг хайрлах сэтгэлтэй байвал бас гоё байх. Тэ. Одоо ганц ялаа хүртэл нэг килогийн тэнцвэрийг хадгалах гай явж идэг гэдэг ба шүү дээ. Тийм бүхэл амьтад ер нь өрөөлтэй байд юм билээ шүү дээ. Хоорондоо. Байгалийн тэнцвэртэй байдал гэдэг чинь амар юм бэл. За. Баярлалаа. За, баярлалаа.